орчуулах нэ expire дуусгах цаах нь Granite. Granite is a very hard type of rock that is often black or pink. The kitchen counter was made of granite. Granite гэдэг бол боржин чулуу хэлнэ. Маш хатуу төрлийн rock буюу чулуу. Ихэвчлэн хар эсвэл ягаан өнгөтэй байдаг чулуу гэнэ. За галтгооны counter буюу лангуу энэ тавцан нь галтгооны тавцан нь боржингоор хийгдсэн байсан. Granite-ээр. Gravel. Gravel is a combination of small stones mixed with sand. The ground around the swing set was covered with gravel. Gravel гэдэг бол combination of small stones буюу жижигхэн юм чулуу mixed with sand буюу ихтэй чулууг хэлдэг. За мөн дангаараа бас нөгөө голын хажууд байдаг чулуугаас хайрга гэж хэлдэг тий. Бас ихтэй хамт байгаа чулууг хайрга гэж нэрлэдэг монголоор бол тэгээд англи болохоор өөр байдаг. За энэ үг нь далайн ирэг дээр байгаа хайргыг өөр үгээр хэлдэг. Энэ дараагийн үг дээр гарч ирнэ. Gravel гэдэг нь болохоор ихтэй хамт байгаа юм жижиг чулуунуудыг хэлдэг бахнэ. За swing гэдэг бол энэ савлуурыг хэлдэг. Савлуурын иргэн тойронд газар дээр гэсэн. Маш юм юугаар хүрээлэгдсэн байсан. Хайргаар хүрээлэгдсэн байсан. Энэ тойл өчгүүд дээр энэ хоёр үгийг хоёуланг нь хайрга гэж бичсэн байсан учраас гээд оруулчлаа. Haunt. To haunt is to cause problems or negative thoughts over a long period of time. His thoughts about his scary dream haunted him for weeks. Haunt гэдэг бол одоо зовоох, мөрдөх, мөшгөх гэсэн утгатай haunt. За cause problem асуудал болдог. Эсвэл сөрөг бодол ингээд урт хугацааны турш үргэлжлэх гэсэн утгатай. Тэр эрэгтэйгийн аимшигтай зүүдний талаарх thoughts буюу бодлууд нь түүнийг 7 хоногийн турш хандад зовоосон гэсэн ханд зовоох. Liberal. When someone is liberal, they accept different ideas and people. My grandparents aren't as liberal as my parents. Liberal буюу одоо liberal гэж явцдаг тий арчлал одоо чөлөөтэй сэтгэх илэрхийлэх гэмчлэн liberal гэдэг бол хин нэг liberal гэх юм бол they accept different ideas and people. Өөр санааг болон хүмүүсийг хүлээн зөвшөөрдөг. За миний эцэг их миний өвөө эмээ хоёр миний эцэг их шиг одоо чөлөөтэй сэтгэдэггүй хүний бодлыг ингэж амархан хүлээж авдаг хүмүүс биш ээ гэсэн үг байна. Liberal. Maze. A maze is a system of paths that is complicated and easy to get lost in. We got lost in the maze in the garden. Maze гэдэг сонирхолтой байна. Төрдөг байшин. За a system of paths is that is complicated and easy to get lost in. Get lost in гэхээр төөрөхөд хялбар байдаг. Тэгээд ийм замын системүүдээр complicated нэгдсэн маш олон ийм замын системүүдээс тогтдог. Төөрөхөд амархан газар хэлнэ гэж. За бид нар цэцэрлэг төрөлөнд төрдөг байшинд төрсөн. We got lost in the maze in the garden. За дараагийн үг. Moss. Moss is a small green or yellow plant that grows on wet dirt, rocks, or tree trunks. За moss. Be careful not to slip on the moss that's covering those rocks. Хөвд гэсэн утгатай байх нь энэ жижигхэн ногоон эсвэл улбар шар оргомлыг хэлдэг. Тэгээ энэ ихэвчлэн нойтон, бохир, шороотой эсвэл модны ховл дээр шороотой юм газар дээр ургадаг гэж байна. Mouse хөвд энэ нэ тэр чигээр нь бүрхэгдсэн байгаа. За болгоомжтой бай. Юу гэхээр be careful болгоомжтой not to split on the mouse.
гулсах хөвд дээр гулсахаас болгоомжтой бай. That's covering those rock. Энэ одоо хадаар бүрхэгдсэн хөвд дээр гулсахаас болгоомжлоо гэсэн үг байна. Pebble. A pebble is a small round stone. We threw pebbles into the lake to make the water splash. За тэгэхээр дээр үтсэн gravel гэдэг үг нь болохоор элстэй юм mixed холигдсон жижигхэн юм шороо байсан бол pebble гэдэг нь болохоор pebble гэдэг нь юм дан хайргыг хэлэн жижигхэн дугуй чулуу хэлнэ гэж тийм. Бид нэр splash гэхээр цацрах одоо нэг гол руу ингээд юм чулуу шитгээр ингээд цацраад яваад байдаг штэ. Тэдрийг хэлж байна. Бид усыг одоо цалиулахын тулд цацраахын тулд нуурлуу хайрга шизэн чөө гэхээр шидэх гэсэн утгатай байна. Peck. When a bird pecks, it bites or hits something with its beak. The birds pecked at the seeds on the ground. За peck гэдэг бол тонших гэсэн утгатай. Хэрвээ шувуу дээр peck гэдэг ашиглаж байгаа юм. Шувуу тоншчих үед болохоор beats хаддаг or hits буюу цогтөг. Something with its гэхээр түүний гэсэн peck түүний хошуугаараа цохиж эсвэл хаддаг тонших үедээ. Шувуу газар дээр байгаа өрнүүдийг тоншиж байсан. гэсэн үг байна. Reservoir. A reservoir is a place for storing water for a town to use. If it doesn't rain soon, the reservoir is going to dry up completely. За reservoir гэхээр зөвхөн усан сан дээр ашиглахгүй мөн reservoir of the church restaurant гэмшлэн рестораны нөөцийг одоо сүмийн нөөц гэмшлэн одоо бүх анги танхимын classroom их мэтлэн нөөц гэсэн утгатай. Тийм мөн энэ зохиол дээр болохоор усан сангийн нөөц гэсэн утгаар орж байгаа. Have house буюу газрыг хэлнэ. Of storing water from a town to use. Энэ бүс нутаг нь ашиглахын тулд storing гэх хадгалж байгаа усыг газрыг хэлнэ. Нөөц усан сан гэсэн үг. За хэрвээ it doesn't rain soon буюу бороо удахгүй орохгүй бол усан сангийн нөөц нь бүхэлдээ хатаж үгүй болох нэ гэсэн хэлбэр байна. За хамгийн сүүлийн 20 дугаар Streak. A streak is a long, thin mark that is easy to see. Her hair was brown except for a streak which she dyed blonde. За streak гэдэг бол зурвас, сор, судал гэсэн утгатай байна. Streak юм урт эсвэл нэмгэн хэсгийг хэлнэ. Гэхдээ харахад юм амархан хэсэг буюу сор үсэн дээр бол сор тий. За түүний үс нь бор өнгөтэй байна. Except гэхээр гадна гэсэн. Except түн одоо юм blend буюу шаргаллаар дайд бодуулсныг эс тооцвол бодуулсан юм blend шаргал сорыг эс тооцвол түүнээс бараг л бор юм байна гэсэн үг байна. Бор байсан гэсэн үг байна. За ингээд The Mad Hatter гэсэн зохиолтой 20 үгийг танилцууллаа. За хэрвээ энэ үгийн бичлэг маань илүү сонирхолтой санагдаад тэгээд зохиолыг уншуулгаар бол комментэд үлдээгээрэй. За иймэрхүү янзаар англи хэл сурвал илүү хэлбэр байж болох юм аа гэсэн санааг өгч байна. За yes, that's all. За ингээд энэ удаагийн бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.